You know, yesterday's gone. And whatever happened, happened. I know you might have made some mistakes. And things might have not gone to plan. But you learn. And sometimes that's more important. Now go do it better tomorrow. Энд чифтэй Монгол хүн байна уу? Яа. Ажлаа бүр яг 4 цагаас гарч ирэл заяа тараал. Тэгээ шууд 21 рүү яваад тэгээ 21 рүү явж туяхтай бол за тэгээд ноутбук аваад тэгээд автобус дамжин барин сүүл рүүгээ такси идэж барин нөгөө автобусны сусан юм бүр ингэ дотор хаталтаад өчөрдгөө тэгээ сүүл рүүгээ таксигийн зугаад тэгээд ирсэн чинь чи байхгүй хөлтлөө ядчих. Яа. Яа, ямар балаа юм бэ? Торч хонголгоо авчихсан шүү дээ. Манай гэр хурдан халан даажчих юм чи. Яаж яха таксич зогсохгүй юм бүр хүмүүс ч одоо бүр таксинд ч авах байц юм ээ. Тэгэд би яасан гэж таксинд суухгүй заяа. Такси олдохгүй болохоор автобусанд суугаад нэг бодол явж тэгээд такси ирсэн. Тэгээд гэр ойрхон болохоор бас такси юу яадаг байхгүй юу? Авдаггүй байхгүй юу? Тэгээ би ядаж нэг 3 бодлын цаанаас сууя гэж бодоод тэгэд 2 бодлын цаанаас суугаад яг үндэ таксины хүн аваагүй л намайг. Яа. Таксинд явдаггүй юм шиг л. За шууд ороод сал. Зэрэг одоо тэгээ өнөөдөр суугаад маань ширчихгүй махтай хүн гэр орно гоё цэвэрлчихэд байгаа чи. Ирэхс нүн буучих гэдэг. Би жимсээ тавгалчлаа. Одоо гэрийнхээ хувцсыг өмсөөд тэгээд дараа нь болохоор туяахт ирсэн гэдгийг хэлээ. Энэ мах бэлээ. Чи савраа хаана очирсан юм? Камер бүр ямар лаг юм бэ? Зүгшд өөрөө өөрийгөө бичиж штэ. Зөө намайг харж байгаах ингээд дэлбэрсэн, сонирсон байгааг маань гэхдээ бас дажгүй шүү яасан гэхлээр би анх удаа ингээд амьдралдаа заяа. Амьдралдаа анх удаа ингээд будагтайгаа унтаж үзэж байгаа байхгүй юу? Би өмнө нь бүр үнэхээр будагтайгаа унтаж үзээгүй. Хэрвээ ингээд оройныхон будагтай шүн байх юм бол тухайн үед найзуудтайгаа байдаг байсан ч юм уу те ингээ гадуур явж байдаг байсан ч юм уу ерөөсөө юм унтж байгааг одоо өөрөө гэртээ орж ирлээ гэх юм бол удаа арилгаад орлого ордог байсан байх нэ. Өчигдөр юу болов? Өчигдөр юу болсон бэ гэхлээр орой ирээд за тэгсэн чинь цалин бох болоог юм чинь зэрэгөр нүр цэвэрлэж авах болоо дөө. Би ч бас одоо зүгээр юм
Усаар арчаад тгий угаах уу ядаж. Өчтөр ирээл тэгээл үзэж байгаа киногоо дуусгая гэж бодоод хичээлээ, гүрэлээ, нэлээ явсоо, нэлээ явс. 13 гэдэг байхгүй юу? Тэгээд 9-ийн үзээд, 8-ийн үзээд, 9-ийн үзлөө яалаа да. Сүрүүгээ санахгүй байна. Тэгж яваад ингэсэн чинь би унтсан байсан. Яадраад. Гэтэ яг ундахчээд л нэг 3 цаг үдцэн л халтаа. Тэгсэн чинь зэрэг намайг гайхаад яагаад унтахгүй байгаа юм. Тэгэл би ч дуугаа үзэлээжсэн чинь өнөөдөр 5 дахь юм биш үү? Маргааш ажилгүй мэн тэг гэдэг бас. Тэгээд гол нь намайг ондсон чи зориг намайг болчихжээ. Ерөөс сэрээрээ басаарай гэж мэгийгүү. Тэгэл орондоо байсан болохоор тэр чигээрээ унтаад өглөөс ирсэн. Тэр бас нэг гинт тасраад би яг ингээл нойрондоо яг дийлдэгдэл тэгэл унтчихдаг байхгүй юу? Гэтэ ерөн ширдэ. Орой эрт тэгээд тасраал одоо тий нойрондоо дийлдэгдээд унтчих юм бол нэг хэдэн цагийн дараа сэрээд босоод тэгэл ядаж тий нүүр мөрөө цэвэрлээд унтах бэлтгэлийг хийгээд унтдаг байхгүй юу? Өчтөр гэсэн чинь үнэхээр тийм ч ухаан байсан. Тэгээд одоо болохоор өдрийн хоол хийж идэе. Тэгээ өчтөр би яг салхинд явцсан болохоор бас ингээд юу яцсан юм ба штэ. Нилээ юм агаар амьсгалаа тэгээ ядарсан тэгээ шууд унтцсан юм байна. Одоо л өөрийгөө ойлгож идэг шүү. Юм идэхгүй байж байгаад тэгээд орой нэг 10 маргийн үед гэрээсээ гарсан байхгүй юу? За тэгээд яг гэрээ нэг бүтэн тойрсны дараа тойрж байгаа газрууд нь сүүлийн захиалга авсан байсан. Тэгээд яг би юм идэх юм, бэлэдэх юм ингээ хайж явж байгаа. Тэгээд дахиад ингээ гэрээ тойрж байгаад буцаад бууз гэр дээр орсон чинь захиалга авч байхаар нэг ногооттой шүлний хийж бүрдлээ. Тэгээд тэрийг аваад тэгэл зориг ирээд бицсэн бас өсөхгүй тахшгүй байна гэл. Тэгээ бит хоёр хоол идчихэд гэртээ ирээд тэгээ би нөгөө нэг алхацсан. Тэгээ агаар амьсгалцсан. Тийм байсан болохоор ерөн шууд унтаад гэсэн биш шүү. Ер нь алхамар байсан. Тэгингээ бас юм идмээрсэн. Ингээ манайх ч шууд хаалгаар орж ирэл тэгээ шууд одоо яг унтдаг хэсэг зочноос ингээ бүх хэсэг хараад байхгүй юм л метр квадрат нэг хөр болохоор тэгээд сая шкава янзлаад байж чадсан чинь хаалгаа нэлгэсэн. Тэгээд шкавныхаа хаалганы ард орсон байсан чинь зэрэг хайчваа гэж намайг хайгаад тэгээд амарч байгаа юм чинь юу яа гэх гадуур юм хийх үгээд тэг амарчсан маргааш ямар нэгэн зүйл хийж магадгүй тэгэхээр тэрийгэ бичиж бас магадгүй. Хурдлаарэ. Зэрэгөө. Хүрээдрээ анд минь чинаашир. Энэ нэг хэрэг бол. Хайрыг үү штий. Асчур. Уураа натаад ч гэдэг. Тийм үү мэдгүй. Асчур шүү. Би одоо хоолой юмэр байгаа болохоор наач хөгдрөд байрлах тийм зэ алгадаа. Чамайг зогсоох юм сайн шүү гэж бодлоо шүү. Яа энийг тэгээд тавьчих та. Тийм шүү. Хоол моолыг л олон өстэй. Энэ 40 кг, энэ бас 40 кг. Яасан чи ялгар хараа үзүүлэх гэдэг юм.
Юун түрүүнд би юм шин цэнэглэгч авсан байгаа. Өчигдөр миний цэнэглэгч явуулсан. Гадуур хуцаа тайлээ. Яа. Хамгийн хурнаас авчихвал. На толгоо аваач. Дараа нь толгоо орсон байсан. Тийш гол. Би бичлээ гэж. Ороод ив. Толгооч ороод. За, бид энэ хэдэн ширхтээ юм бэ? 4 кг. — 28 ширхтэл гээд байх юм. За 28 ширхтээ юм шиг байна. Тэгээд дараагийнх нь 5 кг-ийн гурил авсан. Тэгээш нь тавьчих. За энэ бид хоёр өгдөн юм байсан байна. Амтдгаа авсан байна. Тийш нэвлээ. За одоо энэ нуурыг тавьчих. Гонт навцсан болохоор яг тус тусынхаа нүгэл үнийг үнэхээр мэдэхгүй байна. Яг матка 8500 гэж байна. Яг матка бидний өсөв. Гурвалж юм байна. Шар манжин, хүрэн манжин, төмөс юм. Лоо. That's it. Wait, could you ер нь бол хүнс бүр бүгдөө дууссан байсан юм нэг саримсал байгаа. Өөр нэг байцааны 5-1 хэмжээтэй нэг жоохон байцаа байсан. Тэгээд буда барана. Яг үнд үзүүлэх юм байхгүй юу? Шампунь. Ингэж үзэх. Хэрэглээд. Инхон. Гарсан. Юугаш. Гараач. Хайрын анхны үнслэлтэн тэрхүү хараалыг арилгаж чадна. Гүнжийг цайцад аимшигдах галтлуу харгалцсан. Олон жирэлхэг хөлөг баатрыг гүнжийг шарангоос аврах гэж оролцсон ч тэнийч амжилт нь Өвчлөлт хараа штэ.
Австрали идчихүүлэх ч тийм. Авчи болий. Болий би л өөр идчих. Хөөе. Болохгүй ч. Хар өглөө босоод хийж өгч байгаа чи. Хөөе. Аваад хийх. Би тэр өчигдөр нэг залан байц авсан ч юм. Тэр ингээ үүрцэн байсан байна. Энийг яг би сая бацсан юм. Тэр шууд тасарч үүрсэн. Сонголтоо буруу байсан байна. Мочрос. Зүгээр л утгаад ит. Би ипотекийн зээл төлөөд 5 жил болохдоо 160 зээл төлснөөс үндсэн зээлээс 7 сая асуулж үлдсэн 53 саяг хүнд өгсөн байна. Энэ зээл Монголын хамгийн хөө багтаа зээл шүү дээ. Гэрээсээ гараад ирсэн чинь би шууд автобусны буудлын руу явж байхдаа автобусны картаа цэнгэлчээ гэж бодоод тэгсэн чинь надад дата авахгүй би ерөөсөө сүлжээнд холбогдож чадахгүй юм шүү дээ. Дээр би бүр нэг автобусны жолооч хаад загнуулаад ажил дээрээ би автобусны картыг өргөчжээ. Тэгээд нэр үнэхээр одоо би яах вэ? Үнэхээр өргөчөж мартсан байна. Надад ингээ бэлээ өөх тэр задраа мөнгө алга. Тэгээд тэгсэн чинь стандараа бүх банкны карт уншдаг болсон гэж наваг загнаад тэгсэн чинь би банкны карт уншдаг болсон юм мэдээгүй байхгүй юу? Үнэхээр чин үнэнгээсээ. Тэгэл толгоогоо өргөтөл загнуулаад зогсчихсэн чинь нэг залуу ингээд над руу хингэнгүүтээ маа минийхийг уншилчих гэж аваад би бо ингээд хүнийг очиргүй тийм эвгүй байдал оруулах ямар шаардлага байхгүй шүү дээ. Яг тэр хүн шууд шаардлага тавьтай за буу гэд тэгвэл би бууж л таараа штэ. Нэг хоос хүнээс юу авах гээд байгаа гэдэг шиг тийм үг байдаг та яг тэр шиг амар тэнийг санагцсан байхгүй юу. Тэгээ ингээд яг хүүхдээ загнаж байгаа юм шиг нэг тийм тэгээ ингээд мэддэг өөрийнхөө нэг тийм дандаа тэр загнадаг тэр хүмүүсийг загнаж байгаа юм шиг намайг загнасан байхгүй юу. Тэгээд би яг үнэндээ те би энэ хүнийг загнуулах ясгүй штэ. Яг үнэхээр би юугаар өргөчтэй тэгвэл за тэгэл би буучил та тий. Тэгсэн ч ингээд загнуулаад нэг тийм хоёр талаас нэг тийм үйл явдлаас ямар болоо юм бэ. Ажлаасаа тарж ирж байна. Ер нь ажлаасаа аль болох ингээд тэгээ ажлын цаг дууслаа тэгээд шууд тарахыг хичээж байгаа. Тэгээд тухайн өдрөө одоо хийх ёстой зүйлсээ бол за мэдээж яриг хичээлийн цагийг заалаа. Тэгээд тухайн цагийн одоо эрцгийг эсвэл дээр оруулах тэ тухайн өдрийн хичээлийн сэдв болон үйл ажиллагаа дүгнэлттэй юм дэ тухайн сурагчдад гэрийн даалгавар өгсөн юм уу зэргийг ингээд нэг юм яг нөө журнал дээр бичдэг шүү дээ. Яг тэр журнал дээр бичдгийг ер нь бол энэ цахим болгоцсон юм байл л дээ.
Тэгээ тэднэрийгээ хийх ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг хийчээд тэгээ аль болох би ингэж эрт гарч ирэхийг хичээгээд байгаа. Тэгээ эрт гарч ирж явах гэдэг вэ гэвэл би ер нь бол энэ ажлын байран дээр тэгээ яг энэ багш мэрэгжил дээр ийм шантармаар байгаа байхгүй юу эрт. Тийм учраас нөгөө анханасаа ийм зөв юм уу даа ийм зөв амьдралын ийм юутай явахыг боддог ийм баланстай тэнцвэртэй ч юм уу. Одоо ингээл өглөө сэрээлтэй 5 сэрж байгаа 5:30 сэрж байгаа тийм өглөөг тэгж тэндээс эхлүүлэнгүүтээ шууд тэр чигээрээ оройны 5 цаг хүртэл би ингээд тэгээ 12 цагийн турш яг ингээд ажиллаа бодож байна. Гэхдээ би оройны 10 хүртэл ажил дээрээ суугаад тэгээд шууд орой хамгийн сүүлийн автобусаар гэртээ ирээд унтаад өглөө босоод яг нөгөө циклээрээ яваад мэдээж хэрэг би ингэж чадна. Яг уу ингүүл яг үндэ надад хэрэгтэй байна бах. Гэтэ би яг тийж удаа явж чадахгүй бах. Яг миний хувьд болохоор би тийж удаа явж чадхаар хүнч биш заяа. За тийм болохоор яг нэг юм урт хугацаанд яаж юм тэнцвэртэйгээр ажил амьдралыг зохицуулаад тэг гол нь юм нэг сэтгэл зүгээрээ хүртэл нэг тийм хүчтэй байгаад явах уу гэсэн чинь ер нь яг ажлын цаг дээр ажиллаа хийгээл яг амрах цагтаа амраал тэгээд гол нь цагийн ямиг цагт нь хийгээд тэгж явах л гэж бодож тэгж хараал хичээгээл оролдоо л яжна. Гэтэ яг уу би өдөр болгон л яг 4 цаг гэл ажилласаа гарч ирч чаддаггүй л дээ. Надад яг тухайн өдөр хийж дуусгаагүй ажиллах юм бол надад 8 7 тий хэд ч хүртэл суух үе байна. Гэтэ ер нь бодож байгаа юм маань тийм байгаа. Бас ингээд нэг тийм ажлын байрыг бас би муулмааргүй байгаа. Ингээд одоо миний ажиллаж байгаа сургууль гэхээсээ илүү зүгээр л энэ одоо багш мэрэгчлэх ч юм уу. Ингээд энэ ажил нь ийм сул талтай ч юм уу тэгхгүйгээр нөгөө нэг ажлынхаа давуу талыг тэгээд нэг тийм гоё байгааг мэдэрч бас амьдарч үзмээр байгаа гэх юм уу. Зя ямар ч тач тийм байна. Тэгэл нэг тийм тэнд ажиллаж байгаа тэр ажлыг хийж байхад гэл ярангуудаа би ингээд амар нойргүй байдаг байсан. Би ингээд сэтгэл зүгээрээ амар унтсан байдаг байсан. Би тийм жаргалтай байгаагүй гэж ер нь бол дурсахыг хүсэхгүй байна. Гээд ажиллах би цагтаа гээд 100% өөрийгөө ажилдаг. Амрах цагтаа би 100% өөрийгөө амрааж чаддаг байсан гэдэг нь ер нь бол миний амьдралын хувьд юм чухал зүйл болохоор тэрийг ер нь л хараад байгаа. Миний бас ингээд харж байгаа үнсэн гэх юм бол тухайн багш өөрийгөө ингээд амрааж чаддаг байж ээж тухайн багш ингээд өөрөөрөө үлгэрлдэг байж ээж хүүхдүүдэд зүгээр л ингээд тий амаараа хилдэхгүй маа гэхэд зүгээр л өөрөөрөө харуулах хэрэгтэй штэ. Өөрөө бүтэн нойр авч чадахгүй ээж өөрөө амьдрал ажил тий ингээд хувийн амьдрал ажиллагаа ялгаж салахгүй байж ээж ингээ хүүхдүүдэд тэрийг амаараа хитүүглээд яг яах юм бэ тиймстэй. Тухайн хүн тий авж байгаа цалиндаа ажлынхаа байрт хамт олонд тий ингээд яг өөртөө одоо юунд дэдэн тий за ингээд хувийн амьдрал руу норох юм бол яг ингээд амьдралынхаа харилцаануудад өөртөө тэг гэр бүлийнхээ харилцаанд тэг хувийн санхүүдээ тэг амьдарч байгаа орчиндөө бүх зүйл сэтгэл хангалуун биш байх юм бол эсвэл ингээд зарим нэг зүйлс төр сэтгэл хангалуун биш байх юм бол яг үндэ тэр чинь ингээд харагдахгүй гэж та бодож байна уу? Тэр чинь харагдчихл таарна штэ. Ингээд нүдэн дээр чинь нүгэрэн дээр чинь тэ ингээд бие чинь хилэмжээр ингээд бүх үйлдэлүүд чинь илэрхийлэгдэж байгаа. Тийм болохоор ер нь тэрийг би бас нэлээд хичээж байгаа. Би ч одоо дөнгөжл тий энэ шатаар энэгээр нэг алхаж эхэлж байгаа юм шүү дээ. Тэг ямар ч байсан ер нь тэр бүгдийг бодоод алхаж байна. Нэр үнэхээр өөрөө ингээд тий энэ жаргалтай яаж үзээгүй, гоё зүйлийг мэдэрч үзээгүй. Тэгсэн хэрнээ
Яг үндэ тийм хүн хин нэгэнд нэг тийм эерэг энерги бас түгэн гэдэг нь юу л бол тээ. За ямар ч ч нэг тиймэрхүү юм бодоод л байгаа. Тэгээд хичээж энэ болох ах уу. Болохоор би сая анх удаа арай олон цаг зааж үзээд анх удаа би ч одоо шинэ кофе шүү дээ. Тэгсэн чинь нэг мэдсэн чи юу болчихжээ. Яа. Зөргийг авсан уух юм аа. Би гэхдээ уулын цай чансан ч гэсэн зөргийг ингээд цай уух байгаа заяа. Ингээд төрлийн ундаанууд. Зөргийг ихээр салат хийж идэх үү? Нийслэл салат хийжтэй. Тэгээ зөрөг хоол идэхээр бол хуушуур ч юм уу, хуушуур хайраад өгч хийдэн. Тэгээд тэр хуушуураас хөрөгчөнд хийгээд тийм маргааш үл ажил тавь явчих. За баг шүү, баг л зүг санаа. Тэгээд багш өөрөө ийм түргэн хоол идээд ижээж хүүхдүүдээ ингээд тэг гэрте хоол бэлдээд аваад ирэх гэж бас өглөх нь бас хэцүү шттэ. Би яалтчгүй ингээд нөгөө нэг багшааг ингээм сурагчийн ийм талент тусгал нь одоо багшийн талент сурагч байна л гэж боддог. 10 жил гэхдээ яг ингээд амьдралд энгийн юм шиг мөртлөө тэдгээр зүйлсүүдийг ерөөсөө зааж байгаагүй заяа. Их сургуульд орсон ч амьдрал дээр айгүй энгийн зүйлсүүдийг ингээд багш нар ингээд хичээл дээрээ зүгээр л юм тэр хүмүүсийн хувьд бол одоо тэр хичээлийн зүгээр хачрууд заяа. Зүгээр л нэг тийм хичээлийн хачрууд нь зүгээр юм зүгээр л нэмэлт мэдээлэл хүргэж гэж байгаа хэлж байгаа зүгээр юм амьдралын энгийн зүйлс энэ чинь ямар энгийн штэ гэж ярьж байгаа зүйлс. Тэгээд тухайн үед болохоор ингээд бидний хувьд тэр юм нэр нь тийм байна гэдэг юм жижигэн төгжрөнүүдийг юм матлах сэдвүүдсэн гэх юм уу. Тиймээс болохоор одоо би ингээ яг хүүхдүүдтэй тэгэх гэж хичээж байгаа ч гэсэн би үнэхээр би яаж чадах юм бэ тийм үстэй. Гэтэ ингээд дотор минь ингээд уул нь арай өөр зүйл байгаа байхгүй юу. Тэгээд яаж болох вэ? Яаж энэ тийм дотор байгаа энэ бодлоо ингээ жаахан юм жижиглээд тэгээд тэр жижигэн төсмүүдийг ингээ хүүхдүүдэд хүргэх вэ гэдгийг би бас бодоод л хичээгээд тлээ. Тэгээд одоо миний хэлж байгаа юм. Энд чинь амар ингээ штэ. Яа амьдралтай болцгоо яг өөрийгөө нэг тэгэл яриад байгаа анзаарч байгаа. Хүүхдүүд яг юм хичээлээ юм хөрсөн дээрээ бууж бодохгүйгээр яг дээшээ ч юм уу доошоо ч юм уу мэдгүй нэг тийм хаашаа ч юм нэг төвшин юм дээшээ доошоо ингэж бууж бодоод сэтгэхэд байгаа хгүй юу. Яг юм эргэн тойрноосоо жишээнүүдийг хайхгүй эн чинь нэрийн энгийн зүйл гэж хүлээж авахгүй. Яг үнэндээ тэрийг мэддэг болсны дараа л тэгж амьдрал дээр хэрэглэн л тээ. За би яг өнөөдөр өчнөө яриад өчнөө ингэж тарих ажилласан болохоор яг одоо юм тарих ажиллахгүй байгаа ч гэсэн ярмаар байгаа болохоор эднэрийг ярьлаа. Ингээд тийм зарим зүйлс дээр алдаж байгаа, зарим зүйлс дээр онж байгаа. Тэгээ зарим нөгөө миний бодож байсан бодлоод өөрчлөгдөж байгаа. Тэгээ тэр болгонд нөгөө нэг хамтдаа ингээд тийм миний өөрчлөгдөж байгаа. Тэгээд бас та бүхний өөрчлөгдөж байгаатай би ингээд тий хамт ямар байгаа болохоор ингээд хаяа бас толгойн доторхоо ярьж байхгүй болохгүй шүү дээ. Тий гинтл би нэг ухаантай хүн болол гараад ирсэн чинь хинч хүлээ зөвшөөрөхгүй яана тий. Нан ч ухаантай байх боломжгүй гээд. Гэтэ би нэг ухаантай ч хүн болох гээд байгаа тач биш л бай. За би хөөсөө солилцгоо яа болохоор тарихаа нэг тийм амраах юм. Юу ч бодохгүй. Унтахаас гэдэг өөр. Юу хийх вэ? Тарихаа бүр нэр огт амраа. Юу ажил болохгүй гэр. Тэгээд амаа ажил болохгүй гэж ярихгүй гэр. Дасгал хийхээр болорчаал юм л та. Дасгал хийнгүүт дараа нь ингээд хамаг болчингууд болорчаад. Тэгээд тэрнийг мэдэрч явах гэж. За өнөөдөр бид нэр ангаахан музей орж үзлээ. Тэгээд ирсэн бай. Бүгдээ өөрөө ангаахан музей орж үзлээ. Өнөөдөр 5:14-т би сэрээд тэгээ миний сэрэлэг 5:34 байхгүй. Тэгэл харин минь 5 сарчлаа. Тэгээ жоохон балконоо унгайлгаж
унтж байгаа. Тэгээд их сэрүүлэгтээ сэрч бослоо. Тэгэл заримдаа болохоор ингээл 4:30 моч гэж сэрэн заяа. Тэгэл нэг тийм яна миний сэрүүлэг дуурахгүй байхав би хоторчих үдэ гэдэг нэг тийм байнгын юм юутай байгаа заяа. Тийм тарих юусэн юм амарч чадахгүй. Бэлэн байдалд. Дэм байгаа учраас орой би өөрийгөө ямарч яасан эрт унтъя гэж бодоод тэгэл эрт унтах гэж юу хичээгээд байгаа. 10 минутын өмнө ч хүлээдээ унтъя. Угаасаа 10 минутын өмнөөс ирэхээс хойш гэд. Өнөөдөр жижүүр багш хийн. Тийм болохоор ер нь нэлийн оройч ирэх бах. Цай чанаад зүгээр харц цай л да. Тэгээ өглөөнийхөө цайг халуун цайтай уугаад тэгээ бас цай чанаад аваад явчихъя. Тэгвэл айгу халуун юм бас уумаар хагаад байгаа. За өнөө өглөө яраа гэсэн болохоор хоолын савнда маш болохоор хоол хийж ирсэн байгаа. Уул нь би өглөөний цайнд ингээ өргөнтэй талахыг хийсэн байхгүй. Тэгээд тэрийг болохоор бизнес коучор ороо ингээ аваад ирсэн байгаа. Тэгээд энэ болохоор өглөөний цай маань. Тэгээд яг хөргөчөө нэг л харсан чинь ингээд яг хамгийн бэлэн идэж болохоор нэг нахлаар наваа. Уул нь салат утга гарчихсан байхгүй. Салат утга жараа амжаагүй. Тэгээд би гэрээсээ гараад ямар ч гэсэн сургууль дээрээ 7 гэж ирж чадсан байт юм аа. Жижигэр багшийн үүрэг нь болохоор өглөө хамгийн түрүүнд ирээд орой хамгийн сүүлд явах юм билээ. Гэсэн чинь заяа. Би яг үндийн учрыг бас ойлгохгүй л юм л та. Миний ширээн дээр энэ контрол контрохаа мэдгүй ингээд миний гар ингээ харуулсан баг шүү дээ. Миний ширээн дээр юм байна. Би нэг санахгүй байхгүй. Хин нэгэн багш надад өгнө гэж тиймэрхүү юм болов. Тэгсэн болов. Мэдгүй. Гоё. Маш зөв байна. Өглөө алгаа хамгийн түрүүнд ээж мэрээд байгаа байхгүй. Ирж мэрээд байхгүй юу? Тэгэл хүмүүс ингээл ястай амар ирдэг мөрдөг гэсэн чинь зүгээр л бичлэг гэж мэрээд байхгүй. Зүгээр л тоглосон юм. Ажлын хажуу талд нэг юм солонгос хоолны газар байдаг байхгүй юу? Ер нь шууд энийг аваад идчихгүй би. Ингээд өглөө. Энэ уулын мөнөө. Такси олохгүй, такси олддог арай гэж олоод. Тэгээд жижүүр багш амжилттай байлаа. Хурдан орё. Зоригч нэг халуун малын юм чанцсан хүлээж авахгүй л ахaltaа. Даарч.
сурсан юмыг сураар болж болдоггүй гэж. Цовын их гээд гурилаа зурсан ч амар хатуу зурчихжээ. Манайх гурилаа ингэж хатуу зурдаг ээл ихгүй юу? Ямар ч гэсэн тэгэл хатуу зурх хэрэгтэй гэл ёо бүр багт чин. Тэгсэн чи одоо ингэ нэг 2 хавтаа гурил зурсан чи нөгөөтгөө өөрөө яс шиг зурчаад тийг илдэж чадахгүй. Хүчээ бараал байж. Шар тос авъя гэж бодсноо. За гэрт тос байгаа юм чи. Яах юм гэж бодсон ч болсон байна дөө. Одоогоос яг 20-нд түрээсийнхээ мөнгийг төлөөд тэгээд мөнгө төгрөг цэгцэрх хэрэг сая замаараа би нүүр цэвэрлэгч авсан. Яа ингэж. Яа би ажлынхан газраа хүнээс дарахны ийм зүг юм бол авсан байгаа. Тэгээд энэ ягаад шар харагдахгүй байгаа вэ гэхлээр нөгөө нэг зүгүүний тухайн төрлөөс тэгэхдээ тэр зүгийнүүд ямар цэцэг идснээс шалтгаалаад энэ нь ер нь л өөр байгаа. Тэгэхээр хин нэг нь наадах чинь болох юм шүү гэж магадгүй. Болохоор тэгж хэлээ. Гадаа бүр үнхээр бүтэн байна. Тэгээ би өглөөнийхөө цайг ууж чадаагүй ирсэн байхгүй юу? Тийм болохоор би одоо өглөөнийхөө цайг уугаад тэгээ 7:45-аас эхнийхээ хичээлд ороод өнөөдөр миний ер нь нэлээд бас ачаалттай өдөр байдаг. Өнөөдөр ер нь би ханаа яг 5 цаг гээд 7:45-аас эхлээд тэгээд 5 цаг хүртэл ер нь нэлээд завгүй өдөр өнжөнгөө гүн. Нурим Просто double jump. Давхар чанартай бокс. Ана гөр үсээ юм юм. Тийм үү. За таны өсрөө өнөөдөр л харлаа. Уучлаа. Өршөөж болгоо нөө. Энэ зүгийн мал нэмнэ. Яах вэ? Яах гэдэг юм. Татчихж байгаа юм шиг. За. Одоо болохоор би нэлэх гээд байгаа байхгүй юу? Би долоогийн бед орно. Тэгэхээр энийг аваад 6-гийн аваад уран заяа. Би нэг юм өснөгт гаргаж авсан байхгүй юу? Ингээ ирцээ тэмдэглээд тэгээд өөр нэг хэрэгтэй байна. Бүх юм шалтгаалаад. Тэгээд ер нь болохоор манайх нэр надад хийж өгч байгаа юм биш үү? Би хийцэн гээл тэгээд авахгүй гэж хацсан ширэн гэр байдаг байхгүй. Нэг ийм дэвтэр дээр би ер нь хичээлүүдээ бичиж байгаа. Ямар хичээл байна? Яаж байгаа гэж. Ер нь дээ сарл болж байхад би нэг иймэрхүү юм зөвлөсөн байна. Надад байгаа. Энэс илүү надад байгаа. За өнөөдөр бол 5 дахь орой байгаа. Тэгээд ер нь бол зориг машин авахаар маш удаан жил төлөвлөөд тий өнөөдөр машин авсан байх нь вэ. Дээрээс хойш ингээ машин авах гал ингээл үзэж хараад зөндөө юм болол яваал гэсэн л та. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн өөрийнхөө ингээд
Тэ ингээ бүх нөхцөл боломж болцоо тэ ингээ сэтгэл ханамжинд таарсан тийм машиныг олсон юм шиг байна. Тийм болохоор одоо ямар ч гэсэн машина авсан. Тэгээд зуныхан дугуйг солиулаад өвлийн дугуй алгаад тэгээд ирэх гэж исэн. Тийм болохоор би яг ингээд машин авсан хүнийг яаж хүлээж авах ёстойг нь мэдгүй л та. За юутай хамгийн дөрөвөнд гаднаас сүү банш 2 оруулж ирээ. Тэгээд сүүтэй зай чанаад банштай шүл хий гэж бодож байна. Ер нь гадаа нэлээд хөөртөн байна. Тэгээд гэрээ ер нь янзлчи ядаж. Тийм би одоо яг ингээд өөр яг яаж хүлээж авах мэдгүй байгаа хгүй ингээд нэг тийм хадаг сүү барьцаа хүлээж авах эсгээж би мэдгүй байна. Тэр хадаг мадгийг тэгээд ээж мэж тий очихор нь болох байлгүй дээ гэж бодоод байгаа хгүй. Зүг бодож байгаа хөө. За. Тэгэхээр одоо гараад материал аваад шууд ороод ирье. За чи гэхдээ ер нь нэлээд жоохон удахл юм шиг байна гэж надад хэлсэн л дээ. Гэтэ би жоохон хөөрөөд тогтолчлоо. За ингээд жолооч болоо. Ингээд жолоон цой да. Баргал миний машин гэсэн үг шүү дээ. Яа, өөрөө бүр нэг ч төгрөг оролцуулаа гэж байгаа. Ингээд зэрэг машин авлаа. Яа. Отго машин. Хөлтлөө. Яа, гар мар бол мэдээгүй болчих шахсан. Бүр хэдэн минут зогсчихвоо би сая. Би ингээд доогороо ингээд нүцгэн заяа. Нүцгэн гэдэг нь энэ нэг урт юу богомсон. Тэгээд надад юу байгаа та? Ийм эсхийн тавч байгаа л та. Гэтэл тэ ингээд шинчаа. Тэр тавч өмсөөгүй. Өөр нэг энийг одоо ямар тавчиг гэдэг үлээдээ зүгээр зуны тавчиг өмсөг гарсан бохгүй юу? Тэгсэн чинь өчтөр чипээ хувилуулчаад чиптэй төлхөрөө авч гарахаа мартчихаж зүгээр л чипгүй төлхөрөө авч гараад тэгээд орцны гадаа жаал зогсоод хин ч ирдгүү. Ингээ өөр орцнууд бол нэгдэж хаагдаад хүн гарч ороод болоо л гахгүй манай орцол бүр ингээд таг ингээд тий бүр таг заяа юу ч байхгүй ёо бүр. Цаастаа 10 гаруй минут л зогссон баг. Хөлдөгч чинь. Би ороод ирсэн бэ. Сонсож байна уу? Эгийг ажиллаа явахад хүргэж өг гэж шүү. Аав тэгсэн. Зээ. Сонирхолтой юм. Амьдрал өстой нэр баяа юм. Аав зэрэг хоёр чинь намар өстой нэр үнэхээр их гүрсэн л дээ. Яа нэг машин яваад өгдөө. Яаж хаад би үнэхээр машин мэдгүй заяа. Би жолооны ард сууж үзээгүй. Тэр бичгэн хаанагаа. Монголд орж ирсэн бичгэн хаана? Ямар бичиг байдаг вэ? Бичиг гэж байхгүй шүү дээ. Тэг юм уу шүү дээ. Юу гэсэн юм чи тэгээд Монголд яг уржигдэр орж ирснийг яаж мэдэж байгаа? Автовын үнэлэлт авчихсан. Автовын үнэлэлт авчихсан. Төвөөс авцсан гэж үү? Тийм юм бас байд юм уу? Ийм л шүү дээ. Тэгэхээр одоо энэ машины чинь юугаар тэгэж? Очроос 7 дээр авах байх. За техник мэддэг та нар. Юу гэсэн үг энэ одоо энэ ч одоо энэ машины дугаар гэж байхгүй шүү дээ. Сэр нь хаана байна гэсэн үг. Toyota. За. Англи багтаамж, хөдөлгүүрийн багтаамж 2360. 150 250 гэдэгтэй л адилхан зөрүүтэй. 90 10 сар 15 орчихсон юм уу? Тэгээд импорт болсон огно 2025 оны 10 сарын 15.
Тийм. 2011 онд үйлдвэрлэгдсэн. Шовдон цагаан гэдэг чи яаж хараад байгаа юм? Яа. Одоо чиний нэр чи хаана гай? Энэ юу гэж одоо миний нэр дээр байж идэх юм? Аа. Тэгээ зээлэ төл дуусны дараа авах юм уу? Аа. Сонирхолтой л. Чин жолооны өмсөж байгаа юм. Миний жолооны үнэмлэх байхгүй. Монголиа дээр байгаа. Ой, игээч. Юу вэ? Хэдэн зууны хүн бэ игээ минь. За яах вэ? Яах вэ? Арайхсан байж тээ үе. Тэг яах юм цагдаа зогсоогоор тэгээд хүн болго ийм Монголиагаа үзүүлд юм уу? Өмнөлөх энэ төр үзүүлэхгүй юм уу? Датагүй л яах юм. Тэр одоо Жахгүй. орж ирсэн нэг юм юутай байсан нэрээ. Сургууль дээр ирсэн. Тэгсэн чинь манай лифтний тэр сундгаа нь өөр болчихчих. Олон наадтал тэгш явдаг байсан чинь цаатлан тэгш явдаг болсон юм л. Би лифтэндээ хурал лифтэндээ суусан. За өнөөдөр болохоор science fair болоод тэгээ тэн дээр ингээд хүмүүс одоо сурагчид туршилтаа үзүүлэх байхгүй юу? Тэгээд би энэ тийм нэг юм байж магадгүй гэж бодоод гараад ирлээ. Гэтэ хэмж байхгүй юм болов. Үгүй. Энэ ч алга, эшко ч алга. Эшко болохоор манай их сургуулийн анги охин байхгүй юу? Тэгээд одоо сургуультай лаборант хийж байгаа. Энэ намын хэсгээс зөндөө нэг авдаг гэж лээ. Энд болохоор ингээд орс ч юм уу, англи ч юм уу, герман ч юм уу, ер нь ингээд гадаад хэл дээр эсвэл монгол дээр ингээд яг ашиглахгүй номыг энэ тавцан дээр тавьчихдаг байхгүй юу? Тэгээд ер нь бол хэрэгтэй хүүхэд нь аваад ашиглаж болно гэсэн үг. Миний нэг 3 дугаар курсын бичлэг дээр бас нэлээ их ном харагдаж байгаа. Одоо энэ бол энэ номнуудын хавцыг хараа. Ямар хөөрхөн маа. Одоо энэ тэгээд энэ номуудаа энэ болохоор зурмууд нэг
Манай мөнхийн үлсэн гана. Майцэрэн. Мөнхийн садгалан би цаашаа. Мобиси оюутан биш болчиход яагаад ном ухаад байгаа юм бэ гэхүү дээ. Яа багшийг хараад мэдлэхгээ тэгснээ бүр санагдаа. Али багштай орчиж мэдлээ. Энэ хоёр хэсэг бүрхэн юм байна. Өнгөлөч тусгины би нэг авлаа. Хэрэгтэй хүн байхгүй л болоо хэрэгцээгүй дээ. Багштай үнэлээ. Инструктор австай экоарын өдөр авч байгаа. Инструктор австай баярлалаа. Сайнхаараа аюултай шинжилгээний системаа шагналын мэдээ аюултай байгаа зарим шагнал арбуцна нэгдүгээр байраа томхоо байгаа шүү.